За монголчууд эрдэнэчүүдэд их оройн мэндийг хүргэе. Эрдэнэтийн залуучуудаа хандж өрөөд галж байгаа. За тэр нь юу вэ гэхээр 2020 онд Төлөвийн хайраад Инх Чаргалын баяр хүүгээд 2 залуу. За Саран даваа гээд 3 залуу Эрдэнэтээс бие даанаар дэвшгэр явж байсан. За гарахгүй нь бол хамаа байхгүй. Хамгийн гол нь Эрдэнэтийн залуучууд өнөөдөр 90 цент хүрчээ. Ингээд бусад залуучуудаа манлал үзүүлж байгаа. Мангар тэнэг ухаантай цэцэн тэр өрөөсөө огт хамаагүй дараагийн асуудал. Тэр өнөөдөр өөрсдөө дуурахгүй нэгнийгээ дуурсан нэгнийгээ илүү шалдуу хож өгдөг. Энэ тентхийн дарга сэттэй хүмүүс дагад давхдаг, далдаадаг. 5 төгрөгөөр нь Эрдэнэтийнхаа хүүхэд залуучуудаа ирээдүг худалдаг. Ийм байдлаа одоо болох хэрэгтэй л гэж уриалж байгаа. Ингээ муу сайн чамаагүй бүгдөө нэгдэх хэрэгтэй. Манай үеийнхэн одоо 40 гарчлаа, 40 хүрчлээ. Дүүнэр араас явж байна. Ахнар нь ачаага, нийгмийн ачаага, айтайхан ачаага үүрээд ажил хийгээд дүүнэртээ зам дээр байгаа саад бэрхшээсэн жоохон ч гэсэн хасаад, жоохон ч гэсэн бузруулаагаас нэмглээд ингээд дүүнэртээ хөл тийм зорилго байгаа. Тэгээд бүгд одоо нэгдээд Эрдэнэт хотыгоо төлөө. За уулз мууз гэж яриад юугүй. Эхний ээлжинд Эрдэнэт хотоо нэг засаад цэвэрлээд янзлаад болж байгаа ажлууд нь үргэлжлүүлэн хийгээд болохгүй байгаа ажлуудыг нь засч янзлаад үнэхээр хөгжлийн төлөө бодол санаа байх юм бол тэрийг нэгтгэхэд муу сайн гэхгүй бүгд нэгдэх хэрэгтэй байна. Тэртээ дэргүй хүссэн хүсээгөө одоо явуулахыг хүсэж байгаа ч юм уу, явах гээд байгаа ч юм уу, орох гээд байгаа ч бүх зүйл цаг хугацаанд насаар хэмжигдэж байдаг. Тэгээ нэг өдөр 90 зориг мохно уулыг цас 90-ийг нас гэдэг насан дарна. Ингээд дараагийн залуучууд нь гарч ирнэ. Тухайн залуучуудаас дараагийн залуучууд нэгэд одоо нийгмээ хүлээж аваад явна. Нийгмийн хачааг салбартаа үүрээд явна. Тэгэхээр энэ зүйл рүү анхаарлаа хандуулад ингэж ойлгоод энэ тентхийн нөхдүүд дагад далдаж давхихгүйгээр одоо бузар баба маба битийн нөхдүүдэд одоо хоол болохгүйгээр энэ үр хүүхдэдээ ирээдүйн төлөө нэг жоохон Эрдэнэт дотоо хөгжүүлэх хэрэгтэй байна да. Тэгэд энэ үүнийг л уриалж байгаа. Тэ. Өнөөдөр би муухай байж болно. Сайхан байж болно. Гэхдээ өнөөдөр би өөрийнхөө төлөө яваагүй шүү гэдгийг харин хэлж. Өөрийнхөө төлөө явсан бол өнөөдөр одоо юу гэдгийг том машин унаал, том одоо хууль бусаар хөржсөн нөхдүүдээс одоо хэд дахин илүү явж чадна. Хэрвээ бузартыг гэх юм бол гэхдээ би үүх төгөө унш судалдаг. Өөрийнхөө хэмжээнд үлдэх үр удамтай, харж хандах нутаг оронтой, уул устай ийм хүн. Тэгэд нэг эртний үед нэг нийгмийн ачаалж байгаа үүрчил гэж байгаа. Тийм л байна. Тэгээд та бүхэн бас нэг юм бодолтой. Тэгээд Эрдэнэтийн залуучууд тэр аль нам мам нь одоо хамаа алгаа зүр. Тэр үнэхээр тэр боломжтой байгаа бол нийгмийн ачаа үүрэхэд тэр намчин дэмжинэ гэж байгаа бол тэрэн лүг орно. Нэг бол ерөөсө бүр хуугаараа нэг нам руу ороод. Бүгдээр ороод энэ намыг аль ч намыг бид нар авч чадна. Бөөнөр ороод ирэх юм бол аль ч намын удирдлагыг яаж авна? Бид нар олуулаа, Эрдэнэтийн залуучууд олуулаа. Эрдэнэтийн хүүхдүүд өдөр иргэдсэн улам олон болж байна. Унган гээл одоо унган хүүхдүүд унга юм ч одоо унга гэхгүй тэгээд юу гөлөг гэх юм уу. Тэгээ унган хүүхдүүд нэг өдөр ачаа үргээл одоо ингээл тийжилж байгаа хэлбэрэлт нийгмийн ачаагаа үргэх гэдэг. Тэгээд суугуул нөхдүүд их дургу гаддаг. Та нар бас суугуул нөхдүүд энэ чинь одоо сайхан нутаг оронд идээшэд ингээд сайхан амьдарч байна. Та нарын хүүхдүүд бас унган хүүхдүүд. Тэгэд ийм байж энэ нэг нутгийн хідэн залуучуудыг тэгээд нэг улс төрд явах гэдэг хідэн залуучууд нь яаж яг нөө мөнгөний боол албан тушаалын өмнө гөлөг болоод ингээд хуурчих юм. Тэгэд нэг энэ залуучуудыг ухаан муутай хідэн залуучуудыг энэ тэнд битээ талцуулаад байгаа. Энэ нутаг орон чинь өнгөтэй өтөөхөнд үр хүүхдүүд нь айдаахан замаар ногоон байгууламжтай одоо дэлхийн жишгт нийцсэн гой юм зүйлүүд нь тоглож наадах, сурж боловсрох ингээл ийм л зүйл.